За 1-2. За өнөөдөр бишээ. Өчтөр гоё тоглолт үзчихээд ирлээ. За энэ болохоор Арфтын баг 3 дахь бие даасан цомгийнхан промошн мөн бас тус хамтлагийн баг 10 гаруй жилийн хугацаанд хийсэн уран бүтээл юм тайлан тоглолт баг гэж хэлж болно. Тайлан байлан ч одоо юу тэгж хэлж болохгүй байхаа. За зүгээр л Арфтынхаа энэ хаврыг нээгээд 2026 оны хаврын нээлт гоё металл тоглолтуудын нэг болж чадлаа гэж хэлмээр байна. За 9 цаг гэдэг нэртэй. За тэгээд Арфт өөрөөсөө бол хамгийн сүүлд гарч тоглосон. Айсын салхийнхан байсан Crown of Clown-ийнх нь нэлээд орой ирсэн. Арфтын дараа баг тоглосон баха. За тэгээд Zen High гэдэг нэртэй би буруу хэлж магадгүй шүү. Улгаач нэрээд энэ хэлмэлээ сурахгүй бол нэр. Z-Track гэдэг нэртэй хамтлаг хамгийн эхэлж гарсан. За дараа нь Bachray гэдэг бөмбөрчөнгөө нэг хамтлаг байсан. Тэгсэн мөртлөө бөмбөрчөнгөө мөртлөөс хөөхөө гоё тоглож илээ. Хамгийн сүүлийн дуун дээр бас яг юу хэлэх гээд байгаа бас би лав ойлгоогүй. Нилээн тийм сонь дуунуудын ремикс марк юм явж байгаа шигсэн. За тэр ч яах вэ? За тэгээд on after болсон тоглолтыг тодорхой хэмжээнд бичиж авсан байгаа. За тэгээд сурвалжлага маркаар гэх юм уу те нэг headline маркаар бичлэг хийсэн. За ямар ч лээсэн олон юм нуршаад яг бичлэгээ үзье. Мөн нэрээ үгийн ах тайзан дээр гарч ирээд бас гоё юм ярьж илээ. Энэ жил амар олон улсаас янз янзын металл уран бүтээлчд ирж байгаа. Та нар noise дээр ирнэ эзтэй те. За мөн тэгээд бас Арфтынхандаа амжилт хүсье, баяр хүргэе. За тэгээд удахгүй Айсын салхийн тоглолт болох гэж байна. Айсын салхийн одоо хэддэг жилээ 40 гаруй жилийн 40 дэх жилийнх нь үү те. За тэгээд удахгүй хамтлагийнх маань тайлбар гарч ирж байгаа. Өнөөдрийн энэхүү 9 цаг тоглолтод оролцсон бүх хамтлагуудад баярлалаа. Алгад шараа юм аа. Миний санаа одоо хамгийн анхны Noise Metal Fest дээр Арфт орж ирсэн шиг санаж байна. Тэгэхээр одоо 12 дахь жилдээ хамтлаг маань явж байгаа юм байна. Тэгээ 12 дахь жил дээр явж байгаад одоогоор хэдэн цомог гаргасан байна лээ. 3 дахь цомог дээр явж байгаа юм лээ. За араас нь бас жижиг трибьютүүд болно. Nirvana Night болох сөрөгтэй байсан. За 5 сар гаргаад гэх юм бол 5 сарын 15-наас Noise болж магадгүй. Nisnes фестивал байгаа. 4 сарын 9-нд болдог те. За олон юм нуршилгүй бүгдээрээ Арфтын эргэн тойронд ямар хөө байв гэдэг бүгдээрээ сонирхцгаая. Наадах чи хий өгсөн гэсэн бэ? Энийг болохоор яг инхтэгш энди. Инхтэгш гэж хүнд болохоор манай одоо яруу найрш галсан сугах герман десайт үзээд тэд өгсөн. Тэнгүүд тэрнээс дамжингуудаа инхтэгш надад цагаан сарын бэлэг болгож өгсөн. Цагаан сарын бэлэг. Арлыг харуулчлах уу? Нөө нэг тоглолтоо хийсэн л миксинг гэж бүр. Англи дотсон юм шиг байна те. Галзуу багч өөр германд амьдарч байгаа болохоор тэг германаас үзэж байгаа л авсан байх юм тий. Ер нь хөл нэгцгийн шаавал аим шаа. Хөшөө нэг үнтэй цайтай бишээ хөшөө. Мань тэг баяа илүү хөш. Манд нь болтын. Үгүй миний ойлгож байгаагаар Монголд хоёр хөдөлний педал хийдэг чинь чийл гэсэн. Өшөө байгаа юу? Мисэр мисэр. Одоо гараад ирсэн байлээ. Сайн модог.
дандаа нэг үхлийн тухай тэгэнгүүт би за савгатаа зориулаад биер түхэн гэдэг дугаар аяарья гэж хэлсэн байхгүй юу. Надад энэ удаа агтаа зориулаад дасалж унсан цустай толгоонууд гэдэг дугаар аяарья. За Улаанбаатар хотод 2026 оны 3 сарын 21-ний орой болж байна. Яг одоо 10 цаг болох ч энэ одоо. Энэ нь болохоор юу? On off гэдэг production байдаг. Одоо гоё ингээд тайз майзтай болцсон. Ер нь үйл ажиллагаагаа явуулаад нэлээд удаж байгаа юм билээ. Тэгэхдээ ийм амьд хөгжмийн хамтлагуудыг урьж оролцуулж байгаа нь бас нэлээд оройтож байгаа юм болов уу гэж би бодож байна. Гэхдээ тэр нь одоо л надад ямар ч хамаалах. Яг одоо болохоор 10-ын тоглолт дотор болж байна. Яг одоо тайзан дээр болохоор IC салхи хамтлагийнх нь тоглож байна. Би нэг түрүүхэн ирчээд ирэхэд бол нөхцөл байдалтайгаа танилцаад, зэрэгдэлтэйгээ танилцаад байж байна. Тэгээд юу болж байгааг бүгдээрээ орж харцгаая. Арай мэд. Ороймонд Өөрийгөө товчхон танилцуулаач. за намайг Батрид өгдөг. За e-pass платформыг хөгжүүлэлтийг хариуцаад явж байгаа. Тийм юм байна. Амьд хөгжмийн тоглолтууд дээр ивент итгэгчнэр ер нь бол нэлээ хэцүү байдаг л да. Миний мэдхийн үйлчлэгээг хөгжиж эхэлсэн бэ. Энэ талаар хоёулаа ярих. За манай e-pass аппликейшн байгуулагдаад бол удаагүй байгаа. Шинэхэн платформ. За захим тасалбарын цогц систем гэх юм уу. За тэгээд Монгол улсад зохион байгуулагдж байгаа болон гадаад улсад зохион байгуулагдж байгаа олон янзын урлаг соёлын үйл ажиллагааны тасалбарыг борлуулах төрөлжсөн платформ. Тий. Манайс ч одоо шууд асуугаад авчаа л да. За. Дотоодын болон гадаадын гэж байна шүү дээ. Гадаадын тоглолтыг үзэхийн тулд танахаас захиалвал ер нь боломжтой. Тий. Одоо ер нь бол ингэж байгаа. Одоо бидний яригдж байгаа нэг төсөл байна л да. Монголын уран бүтээл, залуу уран бүтээлчдийг гадагшаа одоо монголчууд их байдаг улс гэх юм бол Солонгосоос эхэлж байгаа. За Солонгос улс зохион байгуулалт шоу тоглолтыг зохион байгуулахад хамтран оролцох гэх жишээний. За тэгээд Монгол улсад тасалбар гэдэг зүйлийг л ерөөсөө дагнан явуулах цогц үйлчлэг үзүүлэх зорилготой. Тий. Ер нь бол бүгд нээлттэй. Монгол улсад зохион байгуулагдж байгаа урлаг, соёл, үзүүр, за тэр нь түүх дурсгал, музей бүх газрууд ер нь тасалбартай холбоотой бүх зүйлүүдээр манайтай хамтарч ажиллахад бүрэн боломжтой нээлттэй л гэсэн. За тэгээд ер нь бол e-pass гэдэг платформыг нийт монголчуудад түгээн дэлгэрүүлэх, түгээрээ дамжуулаад тасалбартай холбоотой бүх үйл ажиллагааг л одоо таниулан сурталчлах нэгдсэн систем, цахим системд л
нэвтрүүлж байгаа энэ салбарт л үйл ажиллагаа явуулахаар эхэлж байгаа л гэсэн үг. За ер нь бол мэдээж алс ирээдүгөө хараад эхэлж байгаа шүү дээ аливаа ажиллагддаг чинь. А энэ 15 талын 10 жилийн тоглолтын хүрээнд зохион байгуулж байгаа энэ 9 цаг хэмээх гэж байгаа тоглолтын манай анхны тасалбар борлуулалтын эхэлж байгаа хамгийн эхний тоглолт байгаа. Явуудахгүй бүх монголчууд бас мэддэг болох хаа гэж найдаж байна. Биднийг бас дэмжиж гар утсандаа татаж аваад төлбөр тооцоог асуудалгүй шийддэг болоорой л гэж хүсэж байна. Нэгт бол цагийн жишээ байна. Хоёр дахь юм бол ямар нэгэн тийм цаас хаягдлахгүй юм шүү дээ. Тий, ер нь бол байгаль орчинд хэмнэлтэйгээр цаас их хаалъя. За бус зүйлийг бүгдийг захимаар шийдье гэдэг л зорилготой л байна. Баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа.